2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр. Энэ бол Монгол улсын түүхэнд сайхнаар биш хараар тэмдэглэгдэн үлдэх өдөр хэмээн олон нийт үзэж байна. Учир нь хүн төрөлхтний зохион бүтээсэн ашигтай хэдий ч хамгийн аюултай хор цацраг урааныг Монгол улс гадны улсын захиалгаараа олборлох болсон өдөр юм а. Францын төрийн өмчит Арева компани Монгол улсын төрийн өмчит засгийн газрын харьяа Мон Атом компанитай манай оронд уран олборлох тал дээр гэрээ хилцээр хийж тэрхүү аюулт хорт бодисын түүхийн эдийг манай говийн бүсээс олборлохоор гэрээ үзэглэж чадсан юм а. Учир нь манай говийн бүсэд дэлхийн нийтийн шунлаг хөдөлгөөн их эрдэс баялагын нөөц байдаг билээ. Шар нутгийн нөөцөөр манай улс дэлхийд дээгүүрт ордог. Харин тэрхүү хорт баялаг руу гадныхан гараа сунгахаар эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Францын төрийн өмчит Арева компанитай манай улсын засгийн газар гэрээ байгуулж хинэн хідэн хувь эзэмших хүртэл тохироод авсан тухай баримт бидэнд байгаа маа. Арева компани охин компани болох Kojego компани манай улсын говийн бүсэд олборлолт хийхэр зэхэж нөөцөө илрүүлэн туршилтын олборлолтыг хийгээд эхэлчихсэн. Монгол улс нийт ашигын 34%, үлдсэн 66%-ыг Францын Арева компани эзэмшигнэ. Тухайн 66%-аас хөрөнгө оруулалт хийж байгаа Японы Mitsubishi компанид 22%-ийг өгөхөөр тохиролцсон байна. Оройн төргийн үзэгчтэй TV8 телевизийн төл мэдээллийн хөтөлбөрийн хамт олонноос та бүхэнд цоврал 90 сурвалжлах нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр сэтгүүлч миний би энэ удаад Монголд уран олборлох уу, гадны орны цөмийн хаягдлыг Монголд буушлах уу гэсэн асуултын хариултыг нэхэж энэ 8-ны цаана хэн байгаа вэ гэдгийг бас мөн эрен хайж байна. Тэгэхээр монголчууд энэ талаар хэр мэдлэгтэй вэ? Монгол оронд цөмийн асуудал хичнээн хор уршиг тарих бай, ямар ашиг тустай байдлаар бид бүхэн эрен сурвалжсан юм а. Францын Арева компани гэж хэм бэ? Францын Арева компани охин компани болох Kojego компани нь 1997 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ба эх жилүүдэд урааны бүтээгдэхүүн болох шар нутаг үйлдвэрлэх зорилготойгоор Дорногов, Сүхбаатар аймагуудад урааны хайгуул хийж одоогийн байдлаар туршилтын олборлолтоо эхлүүлээд байгаа юм а. Уг компани нь дэлхийн орнуудад уран олборлож, үүнийх нь үр дагаварт тухайн ураанаа өгч байсан орнуудын иргэдэн өвчин зовлонд нэрвдэж, эрүүл газар нутаггүй болох гихчлэн ихээхэн үр дагаврыг хүртснийх түүх гэрчлэнэ. Түүхэн цухас дөртгөд ийм байна. Харин манай эрх баригчид ямар учраас энэ компанитай дээрх хувийг хувааж авах гэсэн гэрээнд гарын үсэг зурсан нь нээдрээтэй асуудал болоод байна. 2013 оны 10 дугаар сарын 26-ны амралтын өдөр буюу Бям гарагт засгийн газар хуралдаж тухайн компанитай энэхүү гэрээнд гарын үсэг зурсан байгаа юм а. Цөмийн хаягдл гэхээр ганцхан цөмийн сахилгаас тэнцээс гарч хаягдл гэж ойлгож болохгүй. Өндөө шарн унтаг ийм хоёр адилхан шүү дээ. Бүгдэнд нь тэр туршилтын олборлолт хийсэн газруудаар хэдэн зуун мал одоо очир хөтөлбөрийн шалтгаанаар өгсөн ийм халдууд гарсан байдаг юм байлаа. Тухайн үеийн нэг 6-аас 7 торлон байгаад энэгээр Арева компани тоглож эхэллээ. Хууль эрх зүйн ямар ч акт бичиг баримт манад байхгүй. Францын төрийн өмчит компани Аревагийн Монголдо Монголын засгийн газар хувьцааны гэрээ хийгдсэн байна. Энэ маань өөрөө нийгэмд ард иргэдэд нууцаар хийгдлээ. Францын засгийн газрын гадаад явдлын яамны сайд яагаад ингэж Монголын ард түмнээс нуу энэ гэрээг. Тэгээд мөн амралтын өдрөөр нэг бүх нийтийг амарцсан хойгоор энэ гэрээ хийгдсэн. Өнөөдөр Арева Монгол компани хувьцааны 34% нь Монголын засгийн газар мэдж байгаа боловч Арева компани өөрөө нийт 66%-тай үлдсэн харагдаж байгаа. Энэний 22% нь Японы Mitsubishi компанид хөрөнгө оруулалтын гэрээгээр шилжүүлсэн байгаа. Гэтэл Арева компани 44% нь үлдсэн. Давуу эрх мэдэл маань өөрөө энд байгаа. Арева компани дэлхийн нийтэд өнөөдөр шившигтэй нүд гэдэг шагнал авсан, ичхүүргүүнүүд гэдэг шагнал авсан компани л та. Олонний үг ортой гэдэг тэгвэл дээрх Арева компани талаар их сурвалжуудын хийсэн зүйлс хоорондоо утга нэг байгаа юм а. Энэ үйл ажиллагааныхаа хэлбэрээс хамаарат олон улсын байгууллагаас одоо олонний төмний хараа гэдэг public гэдэг ийм шагнал хүрдэжсэн хамгийн муу технологитой ийм компани байгаа л да тийм. Ямар учраас амралтын өдрөөр хуралдаж Арева компанитай гэрээ байгуулав. Магадгүй ард иргэдэг амралтын өдрөөр намжуу байхад нь намжуулах гэсэн оролдлого болов гэсэн хардлага нийгэмд байсаар байгаа юм. Манай улсын хувьд энэ төрлийн технологиг төдийлөн мэдэхгүй. Ард иргэд нь гадны орны гашуун туршлагаас сонсч байснаас биш нүдээр үзэж байгаагүй юм.
Тэгвэл одоо өөрсдийн нүдээр харж биер идэх цаг нь хаяанд ирсэн бололтой. Шар нутгийг хөндөхгүй байх аваас хор хөнөөл багч олборлох хэмжээнд хүрэх юм бол чимээгүй сүлээс ямар ч ялгаагүй гэдгийг их сурвалжууд хэлдэг. Харин 2014 оноос эхлэн манай улсын хувьд энэхүү олборлолтыг эхлүүлэхээр болж аль хэдийн цаг нь яваад эхэлсэн байна. Нэвтрүүлгийн хүрээнд буй мэдээлэл донд зарим ам ажил зурсан талаарх асуудлууд байгаа юм а. Та бүхэнд баримтаар дэлгэн үзүүлье. 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын хурлын сонгуулийн өмнөхөн байгаль орчны иргэний зөвлөлтөд ардчилсан намын удирдлагууд нэгэн санамж жижигт гарын үсэг зурсан. Тухайн санамж жижигт Монгол орныхоо ногоон байгалыг хамгаалах, гадныхан зэрэмдэглүүлэхгүй байх зэрэг утга санаа агуулсан бөгөөд энэхүү гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин энэхүү санамж жижигт бичигдсэн зүйлс ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хүртэл тусгагдсан байлаа. Монгол улсын мөрийн шаа оштаасууд харин тухайн сонгуулийн дүү гарах үед ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан нь тодорхой болж ардчилсан намын зүгээс иргэд болоод иргэний нийгмийн байгууллагуудад өгсөн амлалт болох мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан. Гэтэл дээрх иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтөд хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах ёстой байдал эсэргээр эргэж Монголд уран олборлох тэр ч байтугай гадны орны цөмийн түвшийг нутагтаа буушлахаар зэхиж байгаа тухайн мэдээлэлүүд тархаад эхэлсэн юм а. Францын төвийн өмчит компани манай улсын засгийн газрын харьяа Монгол атом компанид гэрээ хийж уран олборлох гэрээгээ үзэглэх хэмээн мэдээлэл нийгэмд түглээ. 2012 оны 9-р сард төсөв хилэлцэх үеэр ерөнхий сайдын багц гих 50 тэрбумын асуудал яригдсан. Харин төсөв олгогдох үеэр 73 орчим тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Нийт 8 хөтөлбөрт уг төсвийн багц зарцуулах ёстойгоос 6 дугаар зүйл хамгийн их анхаарлыг татаж эхэлсэн. Учир нь тухайн багцын 6 дугаар зүйлд цацраг идэвхт ашигт малтмал олборлох ба цөмийн энергийг ашиглах талаар дурдсан. Энэхүү залтыг 2009-оос 2012 он 2013-аас 2021 онуудад тус хэрэгжүүлэхээр зааж өгсөн байх юм а. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлээд засгийн газрын тэргүүн болоод цөмийн энергийн газрын тэргүүн тэгш баяр нар шар нутаг олборлох асуудал дээр санал нэгдээд байгаа. Харин тэрхүү олборлох гээд байгаа шар нутаг хэрхэн хортог гадны зарим орны туршлага болон мэрэгчтнүүдийн хийсэн судалгаан дээр суурилан та бүхэн одоо үзүүлье. Цацраг идэвхт одоо хор хөнөөл гэдэг чинь олон мянган жил биш олон сая жилийн настай ийм мэд байхгүй. Тэгэхээр цацраг идэвхт одоо энэ хордлогын хагас задралын үе тэр одоо цацраг идэвхт хаягдлын хагас задралын үе гэж байгаа. Хагас задралын үе гэдэг нь хагас аюулгүй болох хугацаанд 4.5 тэрбум жилийн настай. Тэгэхээр дэлхийн нас өөрөө хэдвүлээ тийм ээ. Тэгэхээр дэлхийн одоо наснаас илүү давсан ийм одоо цаг хугацаа шаардсан ийм аюултай хор гэдэг нь харагдаж байгаа. Дээрх их сурвалжийг хийж байгаагаар цөмийн хор хөнөөл хизээч улам өрн арилшгүй байдаг байна. Харин Герман улсын хувьд уран олборлож иргэд хаягдлаа өөрийн хөрсөнд булшилж байсан харт хөвгтэй орн. Тэр ч утгаараа тухайн 3-4 хотууд нь сүрснээс өөрчлөхгүй болсон юм а. Энэ талаарх эрдэмтний яриаг одоо хүргэе. Герман улсын жишээ одоо бидэнд маш их мэдээлэл өгдөг л дөө. Герман улсад одоо тэр социализмын үед нь Весмут гэдэг маш том ураны үйлдвэр байсан байна. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүсүүд хор тавдраар их нас барж байсан. Тэгээд энэ бол үндсэндээ тэр байгаль саяны хэлдэг уус агаар газрын хөрсөд тасраг идэвхтэй бохирдолтой басны илрэл байхгүй. Тэгээд энд хамгийн гол нь ийм их бохирдол үүснээр хүмүүсүүд нь одоо маш олон жилийн туршид, эсвэл олон 100 мянган жилийн туршид одоо тасраг идэвхт энэ бохирдлынхаа үйлчлэлийн үр дүнд хов тавдар гэдэг өвчнөөр өвчлөлт байдаг. Бид энэхүү нэвтрүүлгийг бэлдэж явах явцдаа холбогдох хүмүүсийн байр суурийг авахын тулд холбогдох гэж их оролцсон. Даанч томилолттой хөдөөгөр яваа. Өнөөдөр уулзаж амжихгүй хэмээн туслахаараа дамжуулж байснаас үүдэж тайлбар авч чадлагүй идэв хүрсэн. Харин тухайн холбогдох хүмүүс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацраг идэвхт бодисын талаар хэрхэн ярьж байсныг иргэн санацгаа. Цөмийн энергийн газрын дарга тэгшүүрийн Bloomberg телевизэд өгсөн ярилцлагын үеэр ийхүү ярьж байжээ. Шар нутаг гэдэг бол одоо эрчим хүчний одоо ураны тэгээ эрчим хүчний одоо төв хүйтэйг хэлж байна. Аюултай гэсэн үг. Аюултай гэж хүмүүс яриад байгаа нь өндөө бол шар нутаг ийм хоёр адилхан шүү дээ. Яагаад гэхээр эмэн дээр байдаг үстэй хөвгтөс хол байлга гэдэл өөрөөр стандарт барих юм бол зарчмууд адилхан. Өөрөөр хэлбэл шар нутаг бол ялгаагүй л уул уурхай нэг л бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл
хүнээс хол байлгах ёстой, стандартанд дагуу хадгалж аж тээвэрлэх ёстой. Ингэх тул тийм хор аюул одоо өөрөөр хэлбэл стандартаа барьж чадвал хор аюул байхгүй л гэсэн. Ялангуяа имийг тэгдүүлсэн нэг уувал им болно. Эмчийн зааваргүй нэлээд уух юм бол хор болно. Энд яг адилхан зарчим нэг. Шар нутагтай зөв харьцуул энэс ялгагдаад байх зүйл байхгүй. Ямар учраас ийм яриа гарав. Мэдээж газрын гүнд байгаа шар нутгийг олборлох үеэр ямар нэгэн өөр бодистой урвалд орж таарна. Харин Арива компани охин компани Кожиго компани Дорнод аймаг болоод Сүхбаатар аймагуудад урааны туршилтын олборлолтоо хийж эхэлсэн. Өнгөрсөн жил Кожиго компани туршилтын журмаар уран олборлож байсан Дорногов аймгийн Улаанбаатар сумын иргэн малчин Норс өрөнгийн мал учир битүүлгээр хорогдох болсон. Энэ талаар түүний сайн шатны телевизэд өгсөн ярианаас иш татан хүргье. Одоо мал өсгөлдөг ч юм уу яадаг ч нөхөл байдаг л. Тэгжээд 2 хоногийн дараа ч үлгүүр ахаад 2 зөвхчлөө оров. Тэгээд хойноос дэмчимчүүдийн засаг даргаанаатай яриа тэгэл наашаа дэмчимчнэр л ирж нэг ихний нэг 5 гээд энэ гожоговын юун дээр устгасан байгаа нөхөн дээр. 5-ыг үү шинжилгээ аваад тэгээд тэрний дараагаар тэгээд тэр хооронд үеч эмнэлгээс гараад ирсэн. Тэгээд ирээд л маргаашны очиад үзсэн чинь ерөөсөн тийм шин тэмдэг юу мэдгийх юм байхгүй. Аль нь бол гэдэстэй үзээд одоо энэ жил бол малын тарга тавэр бол одоо энэ ямар ч юм одоо хэлхийн хэцэл турлаар өгчих бол одоо болоогүй л. Гамшиг юм 2-3 өдөр л одоо идэж уухгүй байж байгаа хөдөлгөөний юу гэдэг юм гэхээс. Бараг лээч гэсэн бараг л үгүй бол энэ жил бол манай энэ цаг сайхан байгаа шүү дээ. Тэгээд нэг ажиглагдах нэг л тугуурна доглон байсан. За доглох бол яг л ерөн зүгээр малын дунд бол байх л дээ шүү дээ. Хөрмөргөцсөн ч байсан одоо 2-3 хоног доглоо зүгээр болох. Тэгээд яг ерөн нэгэн төлөв хүж байгаа юм болохоор одоо тэрний жоохон хардаал. Тэгээд тэрнийг л эргээд байсан 2 хоног та 3 хоног ч л өгсөнгүй. Тэгээд байж байтал нэг өнжөөд ахаад өгöd явуулаадсан ч өөдгс нэг өгсөн байна нэг өгөхгүй ч байна. Тэгээд ахаад эхлээд 4-5 өгөх байд. Өдөр-өдрөөр хорогдож байсан малаа хараад малчин Норс өрөн холбогдох байгууллагуудад ханджээ. Гэтэл удаа түлээлгэсэн шинжилгээний хариу хүнд металлаас хорцсон хэмээн гарсан юм а. Гэтэл тийм байх учиргүй хэмээн дахин үзлэг шалгалт шинжилгээ хийж эцэст нь цөмийн нэрийн газрын шинжилгээний баг Улаанбаатар суманд ажиллаж ураанаас олж мал өхөөгүй харин хөрсний онцлог. Өөрөөр хэлбэл силийн зис сурмагаас үүдэлтэй юм байна гэх хачирхалтай дүгнэлтийг гаргаж ирснээр энэ шуугиныг хэсэгтээ намжаасан. Гэтэл сүүлийн үеийн хэвлэл мэдээлэлээр малчин Норс өрөнгөө малдаа таргалуулах вакцин хийснээс үүдэж малын тоо толгой хорогдох болсон гэдэг дүгнэлтэд хүргэж гаргаж ирсэн байх юм а. Энэ тухай мэдээлэл Eagle CGM-ийн сайт дээр 2013 оны 11 сарын 12-ны өдөр гарсан байлаа. Харин их сурвалжийн хэлж байгаагаар ганцхан Улаанбаатар суманд мал өхөөгүй Сүхбаатар Дундгов зэрэг аймагуудад учир битүүлгээр мал өхөж байсан тухай их сурвалж ярьж байна. Эдгээрээс хэвлэл мэдээллийнхний хараанд өртсөн нь Норс өрөнгөө байсан гинэ. Тэгэхээр тухайн хөнгөсөн малын эзэд бүгд малдаа таргалуулдаг тариаг хийж байсан гэдэг эргэлзээтэй ч гэмээр юм уу дүгнэлтэнд хүргэж байгаа юм а. Монголд энэ Францын Арива компани хөрөнгө оруулалттай компаниуд энэ Дорногов Сүхбаатар аймагуудад засаг төвхтэй бодисуудын хайгуул хийгээд тэгээд тодорхой одоо нөөц илрүүлж хаа тэн дээрээ туршилтын олборлолт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл Дундговд ч Дорноговд ч Сүхбаатар аймагт ч гэсэн туршилтын олборлолтууд хийсэн. Одоо тэр цөмийн нэргийн газараас гаргасан тайлангууд дээр интернет дээр ингээ байж идэг юм байлаа. Тэгтэл энэ аймагуудад бүгдэнд нь тэр туршилтын олборлолт хийсэн газруудаар хэдэн зуун мал одоо очир хөтөлбөрийн шалтгаанаар өгсөн ийм тохиолдлууд гарсан байдаг юм байлаа. Тэгээ тэр дотроос зөвхөн Улаанбаатар суманд одоо тэр Норс өрөн гэдэг айлд одоо мал өгсөн нь одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд ард түмэнд ил тод болж ингэж л яваа л да. Цацраг итгэхийн хор зөвхөн үйлдвэрлэх үед биш, олборлох үед ч тархах боломжтой байдаг талаар бидний хэлдгээр номыг нь үзэж ногоотой шилдэг нь уусан хүн ийхүү ярьж байна. Ганцхан цөмийн хаягдал чинь одоо цөмийн цахилгаан станцаас гараад идэм биш. Уран олборлох тэр уурхайн процесс чинь гардаг. Яг л одоо манай Арива компани юу яах гэж байгаа манай энэ хэрэглэх гэж байгаа арга бол газрын гүнд өхрийн хүчил шахаад тэгээд саруулж авч ашиглах гэж байгаа. Уусгаж саруулж авах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шар нунтаг гарах процесс чинь нөгөө бас нөгөө ядуурсан уран гэж бас хаягдал гардаг байхгүй юу?
Тэр ядуурсан ураны хаягдл чинь цацар идэвхтэй шүү. Тэгэхээр хаягдлыг одоо яах вэ? Хаана болох вэ? Яах вэ? Тэр одоо нөгөө нэг салхиар туугдаад ч юм уу бороо сасаар ингээд дамжаад хэрл хийсгаргүй тархаад явцсан энэ аюулыг талсан зогсох ямар ч арга байхгүй байгаа шүү. Тэгэхээр цөмийн хаягдл ихээр ганцхан цөмийн сахилгаан станцаас гарч хаягдл гэж ойлгож болохгүй. Уран олборлох явцад уусхан байж болох ч байна уу? Ил аргаан уурхаан аргаар ч олборлохоор байна уу? Далд уурхаан аргаар олборлох ч байна уу? Цацар гэдэг хаягдл бол гарна. Улаанбаатар сумын хувьд энэ асуудал нэлээдгүй за хүндрэл учирч шинжилгээний хариу эсрэгээр гарснаар за холбогд хүмүүс нь нөгөөхөл шар нутаг хоргоо хэмээн өмгөөсөр байгаа юм. Яг одоо энэ асуудлын тухай баримт миний гарт байгаа юм. За дэлхийн нийтийн жишгт уран олборлсон орон за цөмийн хаягдлаа өөрөө их орондоо эргүүлээд босолдог жамтай гэдэг мэдээлэл байгаа юм. Харин Монгол Атом компани дэд захирал Ганбаатарын өдрийн сонины 2013 оны за 10 дугаар сарын 28-ны дугаарт өгсөн ярилцлагатаа дурдахтаа за энэ талаар бас дурдсан байгаа юм. За харин ураны түүхийн үедээ гадаадын улс орнуудад борлуулсан за энэхүү гадны түүхүүд бол за эргээд ямар ч байсан Монгол улсад цөмийн хаягдл орж ирэх нэ гэдэг иймэрхүү болгоомжлог бол үүсгэж байна. Тэгэхээр харин цөмийн энергийн газрын даргын ярьж байгаагаар бол за ураанаа гаргаад за тухайн худалдаж авсан гадны улс орнууд нь тухайн хаягдлаа өөрсдөө шийднэ гэсэн хариултыг за Bloomberg телевизэд өгсөн ярилцлагатаа дурдсан байгаамаа. Тэгэхээр шарын нутгийн тэр нөгөө боловсрууд шарын нутгийн дараачийн шат нь бол одоо экспортлж авсан газрууд нь бол маш удаан боловсруулад одоо 100 кг шарын нутг байлэгт одоо тийм үү нэг хөрөхгүй хувийг нь одоо цөмийн төрш болгодог гэсэн. Тэр бол манай тамаагүй тэр хүмүүсийн л асуудал. Харин энэ талаар сүрэг байр суурьтай байгаа иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн хувьд энэ тухай судалдаг байна. Олон улсын жишгт урааныг анх гаргасан орн нь цөмийн төлшийг эргүүлэн авдаг журам үйлчилдэг гэдгийг хэлж байна. Жишээлбэл одоо Монгол одоогийн байдлаар эрхэм мэдлэл юу гэж ярьж юмсаа манайх шар нутаг гаргаж байгаа гэж манайх уран олборлоогүй гэж. Гэтэл тэр түүхийн үед их сурвалж гэдэг чинь хаана үлдэх урааны түүхийн үед мөн биз дээ. Тэр түүхийн үед байхад уран хийхгүй тодорхой шүү дээ. Гэтэл хэрэв Монголоос юм гаргаад гаргасан бол эргээд эн чинь явж байгаа цөмөн хаягдлаа хааш нь болохгүй гэдэг толгойн өвч олон улс дээр болчиход байж хаад буцаагаад чинь тэр одоо Монголоос бараг нэг кг уран ч гэсэн аваад гарсан бол буцаагаад тэр чинь бидний лөө авчирч чихэн болчихж байгаа. Иймээс ямар нэгэн байдлаар эргээд хор хөнөөлн дэндүү их ирж Монгол орны экологийн тэнцвэрт байдал алдагдах газар шуурмын химийн хорт цацрагаар өвчилж уух ус минь хортой найрлагад орохулж байгаа юм биш үү гэсэн болгоомжлыг нийгэмд үүсгээд байна. Боловсруулах хэсэл энэ чинь юм л да. Шар нундах хүртэл тий одоо гаргаал бид нар экспортлох тийм л одоо төвшөнд манайх хүлээн зөвшөөрөх байна л гэж ойлгоо. Тэр нь бол та заавал мэрэгжлийн байх албагүй бүгдийг бас та мэддэг байх хэрэггүй албагүй тий бүх мэдээлэл таныг мэдэхгүй байсан таны буруу биш. Харин энийг нийгэм зөв ойлгуулах тухай бид энэ салбарт ажиллаж байгаа бид нар л муу ажиллаж байна л гэж бодож байгаа. Энийг илүү сайжруулах ёстой. Тэгвэл сүрэг байр суурь дээр бат цогсож үйл ажиллагаагаа өргөжлүүлж байгаа иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөлөл Монголд уран олборлох нөхцөлийг эргэцэн орчин орчдор манайхныг өөрсдөө бүрдүүлж өгсөн тухай ийхүү ярьж байлаа. Цөмийн энергийн хуулийн алдаатай асуудлаар гадны компаниуд ялангуяа Ариваа компани тоглож байна. Цөмийн энергийн хууль маань өнөөдөр 2009 онд гарч ирчээд бодлого хяналт хоёр нь нэг доороо хэрэгжүүлэх нь бас дотроо агуулгдсан юм тоглоомын дүрм үүссэн. Тэгвэл энэ маань өөрөө хэрэглэх боломжгүй. Бид нар альва спортод тоглохдоо хөндлөнгийн шүүгч тавьдаг. Мөн тэр тоглоом нь өөрөө дүрмтэй байдаг. Эсрэг талынхаа хаалганд оруулах уу юу гэдэгтэй адилхан өрсөлдөөний явцтай. Тэгвэл Ариваа компанид өнөөдөр Монголд өрсөлдөгч нэгдүгээр талынх хоёрдугаар өрсөлдөнд нь тоглоомын дүрм нь өөрөө Монголын цөмийн энергийн хууль гэж харагдаж байгаа боловч цөмийн энергийн хууль нь өөрөө бодлого хяналт хэрэгжүүлэлт нь зөвхөн дотроо агуулгдсан болохоор энэ маань өөрөө хууль биш зүгээр нэг тухайн үеийн нэг журмаас 7 торлон байгаад байгаа. Энэгээр Ариваа компани тоглож эхэллээ. Эргэцэн орчин бүрдээгүйгээд яриад эхэлвэл энэ асуудалтай гал үндэстэй холбоонд үүсэж байгаа нөхцөл байдал шууд холбогдоод ирэх болно. Учир нь урт нэртэй хуулинд энэ талаар дурдсан зүйл байхгүй гал үндэстэй холбооны тэргүүн мөнх баяр хүн санаачилж өргөн байрсан. Гэтэл уг хуулийн санаачлагыг дэмжээгүй нэмэлт зүйл заалтыг оруулаагүй улмаас гал үндэстэй холбооныхын зэвсгээр сүрдүүлж тэмцэл хийхэд хүрсэн тухай мэдээлэл нийгэмд байгаа. Гал үндэстэй холбооныхон урт нэртэй хуулийн хэрэгжилтийн асуудлаар уулзаж ярилцахаар эрх мэдэлтнүүдэд олон 10 удаа хандж байсан байна.
тэдний заримаас нь одоо дурдээ. 2010 оны 9-р сараас хойш ерөнхийдөө Алтан уягт 4 удаа, Улсын хурлын дарга инх болдод 4 удаа, хууль зүйн сайд Тэмүүжинд 1 удаа, байгаль орчин нийгмийн хамгааллын сайд Оюунд 1 удаа, 2009 оны 10 сарын 16-наас өдөө хүртэл ерөнхийлөгч Илбэг Дөржид 13 удаа хандсан боловч хариу өгч үзээгүй гинэ. Түүнчлэн 9-р сарын 15-наас 17-ны өдрүүдэд Монгол улсад ажиллахаар төлөвлөж байсан Францын гадаад хэргийн сайдын ажил хойшлогдсон тухай товч мэдээ цацагдаад өнгөрсөн. Энэ мэтлэн эх орны төлөө тэмцэгчдэд буруутгах болсон. Харин Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дөрж нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаан дээр иргэний нийгмийн оролцоог шагшин магтаж дэмжихээ илэрхийлээд байсан. Харин бусад шатны асуудалд иргэний нийгмийн санал санаачлаг буруудаж байгаа тухай төлөөлөл нийхүү ярьж байлаа. Тэгээ одоогийн байдлаар яг уран олборлох тухай хууль эрх зүйн ямар ч акт бичиг баримт манад байхгүй. Зөвхөн баримталж байгаа бичиг баримт юу вэ нөхлөр зөв нөр цөмийн энергийн тухай хууль гэж яриад байгаа байхгүй. Цөмийн энерги гэдэг нь нөхлөр ураанаа олборлоод одоо юу гэдгийг бүр одоо бишрээр станцаа барьчаад тэрнийг одоо шинэ олон нийтэд хүргэх тухай одоо нэг цахилгаан эрчим хүчний тухай хууль гэдэг чинь хууль байхгүй юу? Энэ дээр үл өглөө шилэл урт нэртэй хуультай шинэ энэ яаж холбогдож байгаа вэ гэхлээр зүгэл тухайн одоогийн байдлаар тэр одоо уран олборлохоор хийж байгаа шинэ Кожого компани явуулж байгаа хоёр талбай бол өөрөө урт нэртэй хуульд хамрагдж байгаа талбай. Яагаад гэвэл тэр чинь өөрөө усан сан болон ойн сан бүхий газар гэж. Цөмийн энергийн бодлого дэлхийн хэмжээнд маш чухал яригдж байгаа асуудал. Монгол улсын хувьд нөөцөө ашиглаад уран олборлох юм бол асар хурдцтай хөгжих боломжтой хэмээн албаны их сурвалж хэлж байна. Мөн түүнийхээр бол хэрвээ Монгол улс нэгэнтээ уран олборлож цөмийн реактортой болох юм бол ард иргэдийн эрүүл мэндэд ч сайн нөлөөлнө гэх хажуухалтай үгсийг хэлсэн байх юм аа. Энд хөгжилтэй орнууд атом цэглэсэн барьд юм байна л да. Мөнгөтэй, хөрөнгөтэй хөгжилтэй орнууд өнөөдөр эрүүл мэндийн төлөө энэ мэтлэн шар нутгийн талаар нэлээдгүй рекламс сурчлага явуулжээ. Эдийн засгийн хувьд нэмэртэй ч хэлээ. За эргээд эрүүл мэнд эрхэм баян гэдэг үг байдаг. За энэ зүйлийн цөөхөн хүний эрх ашиг биш. За нэлээдгүй хүний эрх ашиг за бүхэл бүтэн Монгол орны за ирээдүйн энд бол яригдах ёстой маа. Тэгэхээр Улаанбаатар сумын хувьд дүн шинжилгээ хийж чадаагүй за нэлээдгүй хугацааг алдсан байгаа. Гэтэл холбогдох газрын тухайлбал цөмийн энергийн газрын за дарга нь мэрэгчлэлт нэлээдгүй бэлтгэж байгаа Монгол хүндээ итгээд үзэх ёстой гэх мэтийн зүйлийг яриад суучих юм аа. Бид бэлтсээр байна. 1965 оноос хойш байнга бэлтэж байна. Өнөөдөр бол Орос улсын улс, Франц, өмнөд Солонгос, Канада, Америк, Японд хүмүүсээ бэлтэж байна. Гэхдээ энэ зөвхөн энерги гаргаж авахын тулд биш юм аа. Ерөөсөө энэ хэрэгэлдэггүй салбар байхгүй болчиход байгаа шээ. Технологиг зөв хэрэгэлдэг, зөв чаддаг хүмүүс хэрэгтэй байна шүү дээ. Жишээлбэл сүүлийн 3 жилд яг засагтай ажилладаг манай технологитой одоо харьцаж ажилладаг хүний тоо 3 дахь байсан. 3 дахь. Ард иргэдийн цөмийн талаар мэдлэг дутмаг хөгжил буурай манайхтай төстэй Африкийн зарим улсуудын жишээг энд дурдж болох юм а. Нигер, Мали, Конго зэрэг улсуудад уран олборлож түүнээс үүдсэн хор уршигын улмаас өвчин шаналлалд нэрвдэж хүмүүс нь ихээр өөхөх болсон байна. Харин алдарт ариун компани зүгээс тэдгээр улсуудын иргэдэд та нар цацраг идэвхт бодисоос хордоогүй. Доох туссан учраас хүмүүс үхэж байна гэх хариултыг хэлж байсан тухай судлаач эрдэмтэн инхүү ярьж байна. Ариава гэдэг компани одоо шилжүүлэн Африкт, Нигерт, Малид, Конгод уран олборлох үйл ажиллагаа явуулсны дараа тэр улсууд одоо өндөр хөгжилтэй болж чадаагүй байдаг. Харин байгаль нь бохирдоод хүн амны хана өвчлөл одоо маш их болсон байдаг. Тэгээ ялангуяа тэр үйлдвэртэн ажиллаж байгаа хүмүүсүүд одоо энэ засаг дэвтгий бохирдлоор өвдөөд өвчин тусаад тэгээд тэр биеийн эсэргүүцэл нь ерөнхийдөө ингээд сулгарснаас болоод янз бүрийн өвчнүүд тэр хүмүүсүүдэд тусдаг. Тэгээд янз бүрийн өвчнөр өвчлж нас ордог. Тэгээд энэ Францын тэр Ариава компани одоо өөрийнх нь ажилчдынхаа тэрний өвчнг тасаргаас болж байгаа гэдгийг мэдж байгаа бол тэрийг хэлэхгүйгээр та нар бол доох тусцсан байна. Тийм учраас энэ үйлдвэрлэлд шалтгаалаагүй өвчнөр нас орж байна, өвдөж байна. Тийм учраас та нарт тэтгэмж өгөхгүй гэдэг ийм одоо үйл ажиллагаа явуулж байсан байдгийг. Уран нь янз бүрийн элементтэй уралд орж өөрөө ч зарим бодисыг идэвхжүүлдэг тухай их сурвалж хэлж байна. Усанд сэлэн үүсэх нөхцөлийг ч бүрдүүлдэг байна. Сэлэн гэдэг нь химийн хүнд элементүүдийн нэг бөгөөд Улаанбаатар сумын нөхцөл байдлыг хилцэж байх үеэр энэ тухай цогц дурдж байсныг санаж байгаа байх. 2009 онд Америкийн нэгдсэн улсад одоо энэ газрын гүнлүү хөхрийн хөвчл шахаж урааныг уус харгаар одоо олборлж байсан. Энэ 76 тийм цэгүүд дээр
одоо судалгаа явуулсан байдаг юм байна л да. Тэгэхэд тэр бүх цэгүүдэд нь энэ селен гэдэг элемент усанд маш ихээр нэмэгдсэн байдаг. Энэ тухай мэдээлсэн 2009 оны мэдээлэл шүү дээ. Тэгэхэд энэ тухай цөмийн нэгэн газар засгийн газар маань одоо аль төрөн мэдгэцсэн энээс сэргийлэх арга хэмжээ авдаг юм уу? Эсвэл одоо ер нь болох тухай шийдвэр гаргацсан байх хэрэгтэй байхгүй юу? Ямар ч шийдвэр гаргах хэмжээний албан тушаалтнуудын өмгөөлөд байгаа шар нутаг ямар үр дагаврыг дагуулж болохыг та бүхэн өөрсдөө дүнсэн байхаа. Монголынхаа онцлог тааруулж, өвчин ангах эмэгч, олноороо үйлдвэрлэж амжаагүй манах шиг улс уран гэдэг шар аюулаар тоглох цаг ирсэн юм байлгүй дээ. Голом төлөвлөгөө гал үстэй холбооныхоо хамтарч зөөвч овоогоос холгүй. Аривагийн хаяг шорон овоо орчимд 9 дахин өндөр цацраг илрүүлсэн гэж байлаа. Тусмын малуудад илэрсэн шинжийн тухайд өвлийн хүүтэр мах нь илжирсэн. Чон нохож тоож идэхгүй байсан гинэ. Цацрагт радон хэмээх хийний хордлоготой төстэй гэдэг дүгнэлт гарч ирчээ. Голом төлөвлөгөөнийхэн гоёо салхи дийгдэхэд цацрагийн хэмжээ улам ихсэж байгаа тухай энэхүү бичлэгийг хийж баримтжуулсан байх юм. Монголд уран олборлох гэрээг байгуулсны эргэн тойронд иймэрхүү ээдрэтэ дээдсийн ам ажил зурсан мэдээлэлүүд ихээр гарч байгаа юм а. Харин нэгэн их сурвалжийг хэлж байгаагаар ганцхан ариваа Монголд уран олборлох биш 2 дахь 3 дахь этгээдүүд байгаа тухайч мэдээлэл байлаа. Тэгэхээр ард одоо энийг ойлгох хэрэгтэй. Ганцхан ариваагаар асуудал дуусахгүй юм байна. Дахиад одоо ийм өөр одоо Орос Монголын хамтарсан, Орос Монгол Америкийн хамтарсан энэ одоо дорнод уран компани байна. Орос Монголын хамтарсан, Орос Монгол Америкийн хамтарсан 3 сайхан компани байна. Тэгээд CNNC гэдэг хятадын төрөмжлөлт компани. Энэ 3 компани дахиад нэмэд ашиглах юм байна шүү гэдэг ойлголтыг ард түмэн авах хэрэгтэй. Монгол улс харин орны цөмийн хаягдлыг эх орондоо болшлох уу? Цөмийн хаягдл ихээр ганцхан цөмийн сахилгын станцаас гарч хаягдл гэж ойлгож болохгүй. Өндөө шар нутаг юм хоёр адилхан шүү дээ. Бүгдэнд нь тэр туршилтын олборт хийсэн газруудаар хэдэн зуун мал одоо очир хөтөлбөрийн шалтгаанаар өгсөн ийм тохиолдлууд гарсан байдаг юм байлаа. Тухайн үеийн нэг 6-аас 7 торлон байгаад энэгээр ариваа компани тоглож эхэллээ. Хууль эрх зүйн ямар ч акт бичиг баримт манад байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй дэмий 8-ыг монголчууд хийх гэж өнөд гэсэн хардлага нийтийг зохицрох болсон. Учир нь юу гэвэл гадны орны цөмийн хаягдлыг монголчууд их нутагтаа буушлах гэж өнөг гэсэн олон нийтийн сүлжээгээр иймэрхүү мэдээлэл бол тархаад байгаа юм. 2011 оны 4-р сараас эхлэн энэхүү мэдээллийн үндэс суурь бол бий болсон юм а. Учир нь юу гэвэл Японы Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрснээс үдэж цөмийн хог хаягдл бол нэлээдгүй үүссэн байгаа. Энийг бол Монгол улс тодорхой болцолтойгоор нутагтаа хог хаягдлыг авч буушлахнэ гэсэн мэдээлэл яваад байгаа юм а. Тэгэхээр энэ мэдээлэл орон үндэсгүй мэдээлэл гэхээр бас үгүй юм шиг санагдаж байгаа юм. Учир нь юу гэх юм бол Монгол улсын ерөнхийсэд Норвегийн алтан хуйг Япон улсад ажиллах үеэр энэ талаар нууц гэрээ хилцээр байгуулсан талаар Японы хэвлэлүүдэд бол бичиж байсан байгаа юм а. Тэгэхээр Майничи зэрэг улсдаа нэртэй олон уншигчтай сонингууд худлаа мэдээлэл тарааханд боломжгүй гэдэг зүйлийг дараах их сурвалжууд хэлж байна. Сонин дээр гарсан мэдээллийг манай гадаад байдаг одоо цомын эсрэг хөдөлгөөний төвхтнүүд орчуулад энэ блог, сайт, фэйсбүүкүүд дээр бол нэлээд тавьж автомандаа танилцуулсан байгаа л да. Тэгсэн ч гэсэн тэр тухайн үеийн засгийн газрын нөхдүүд нь болохоор зэрэг тийм байгаагүй гэж ярьдаг. Одоо ч гэсэн тэгж ярьсаар байгаа. Гэтэл гадаадын нэртэй тийм хүндтэй олон уншигчтай тийм хэвлүүд л ер нь хотлоо ярьдгүй юм байна л да. Тэгэхээр зэрэг манай засгийн газар ард түмний хуурсан, ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаагаа өөрсдөө мэддэг. Тийм учраас нуудаг ийм л үйл ажиллагаа нь бодиттой байж гэнэ гэдэгт би бол итгэлтэй байгаа. Мөн хардлага төрүүлээд байгаа зарим баримтын талаар цухс дүртэй. Анх Монгол улсын хууль тогтоомж болоод үндэсний аюулгүй байдлын зарим үзэл баримтлалд өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг одоо хүргье. 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн улсын их хурлын 56 дугаар тогтоолоор баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн улсын их хурлын чуулганы 48 дугаар тогтоолоор өөрчлөлт хийчихжээ. Ингэхдээ өмнөх үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байсан чухал залтыг аваад хайчихсан байгаа юм а. 1994 оны үзэл баримтлалын 51-р зүйл буюу хүн ам удны сангийн аюулгүй байдлыг хангах арга замын 51-ийн 4-т хүчиргэлтэй орны хил залгаа нутагт байрлаж буй цацраг идэвхжлийн болон химийн бохирдол, биологийн хорт нэнгийн бохирдол тэдгээрээс гаралтай өвчин дахлаас сэргийлэх, хяналтын тогтолцоог бүрдүүлэх,
51-5 хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол улсын нутаг дэвсгэр оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хог хаягдал буучлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох гэсэн заалт байсан. Мөн 54 дугаар заалт буюу экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд гэснээ 54-ийн 3-т байгалийн нөөц баялагийг сорчлох, цөлбөх байдлаар ашиглах, 54-ийн 4-т хаягдал ихтэй техник технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэлд богинорох, гадаад орны хортой хог хаягдал буучлах газар болох гэсэн заалтууд байсныг дурдсан байна. Энэ ерөнхийлөгчийн энэ одоо захирамж болвол одоо аимшигтай том араатныг дөнгөж аргамжсан нарийн уяас төдийл зүйлэлдэ. Ерөнхийлөгч маань тэрийг хүчингүй болгоч болно. Ерөнхийлөгчийн одоогийн ерөнхийлөгчийн дараагийн ерөнхийлөгч гачраа тэрийг хүчингүй болгоч болно. Тэгэхэд болвол Монголд гадаадын дэлхийн бүх энэ цөмийн хаягдлыг оруулж ирээд болчих эрх зүйн зохицуулалт нь хүчинтэй хэвээрээ байж байгаа. Энэ утгаараа бол Монголыг одоо гадаадын дэлхийн энэ цөмийн хаягдлаа одоо оруулж ирээд Монгол нутаг дээрх амьдралыг устгахуйц тийм хүчин зүйл болох нөхцөл бол орьсоор байна л да. Ийм аимшигтай нөхцөлд ард түмэн одоо энэ засгийн газар төрийнхөө үйл ажиллагаанд маш их хянамгаа хандаж үйл ажиллагааг үйлдэлүүрийн одоо хардаж харах энэ нөхцөл байна л да. Францын Ариво компани Африкийн зарим буруу орнуудын ураны нөөцийг олборлох ажил хийдэг гэдгийг дээр дурдсан. Тэгвэл уран олборлож байгаа улс орнуудын нийгмийн байдал хэрхэн өөрчлөгдөж, харин Францын хөгжил дэвшил хэр болж байгаа талаар та бүхэн эдгээр зургаас харж болно. Уран олборлож байгаа улс орны хувьд цөмийн түлшийг иргэн татах ёстой тухайн нийгмийг энэ бичтэн дорой байдалд оруулдаг гэдгийг эрдэмтэн судлаачид хэлжүүлсэн. Харин Монгол улсын маань хувьд тоотой хідэн хотуудаас өөр хөгжил гэхэр зүйл мэдрэгдэхгүй байгаа юм. Энэ үед уран олборлож эхлүүл хөдөө тал, ан амьтан байгаль экологи ямархан байдалд оруулах вэ гэдгийг гадны жишээн дээрээс дүн шинжилгээ хийж болохоор байгаа юм а. Бид та бүхэнд дээр хэлжүүлсэн гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань болоод гадны хэвлэлүүд энэ талаар шүүгсэн мэдээлэл байгаа гэж. Тэгвэл Японы уншигчдын сомнууд дээр инхүү нийтгэгдсэн байх юм а. Та бүхэн энэхүү материалыг их хэл дээр уншихыг хүсвэл голомт.org блог руу орж үзэх боломжтой. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд энэхүү асуудал нууцаар яригдах болсон гэж хардлагыг төрж байгаа шалтгаан гэх юм бол ерөнхий сайд айлчлалын хүрээнд хийсэн ажлынхаа талаар ард иргэдэд нээлттэй мэдээлэлгүй улмаас энэ асуудал дэврэх болсон гэж үзэж байгаа. Тэгвэл ил тод засаглалын чиг ярьдаг хүмүүс ард иргэдэд энэ асуудлаараа дэлгэрэнгүй мэдээлэх ёстой юм. Ард иргэдээс мөн саналыг авч зөвшөлдсөний үндсэн дээр энэ асуудлыг нэг тийш шийдэх ёстой гэдгийг энэ дууламжлах зүйтэй болов. Төлөв мэдээллийн хөтөлбөрийн хамт олноос та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа энэхүү цуврал нэвтрүүлэг маань үргэлжлэл байгаа гэдгийг иргэнийг сануулъя.